Маргаашийн цаадах өдрүүдийг магадлан байж туулж амьдар. Мартагдсан бүхэн сэргдэг болохыг мянганы түүх өгүүлдэг болоо. Төслийн дүрслэл нь грекийг бэлэгдэсэн нь их хааныхан захиасыг энэ цагийн өрсүүд нь тосон авч ирээдүй хойч үедэн өвлүүлэхийг зорьсон билээ. Мөнх тэнгэрийг сануулгах гэж, мартагдсан түүхээ сэргээх гэж, маргаашийн нарыг харуулах гэж, дэлхий ээжээ хамгаалах гэж, даяар олноо гэгэрүүлэх гэж, арга билгийг хослуулах гэж алтан гэрхээгээр тамгалан босголоо. Инх заяа. Агар биеийн амгалан, алд биеийн тэнүүн, ахуй төрн төвшин, алдар нэрн бүтэн байх болтугай. Монгол домчийн ухаанд суурилсан 120 ортой эрүүлжүүлэн эдгэрүүлэх төв. Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээн зохион байгуулах, хүчин чадал бүхий спорт цогцлбор бялдаржуулах төв. Эдийн заяа. Эдэн элбэг, хишгэн хуртай, аман тостой, алдар нь цогтой байх болтугай. Дэвшилтэт технологид түшгэлсэн аж үйлдвэрлэлийн цогцлбор. Монголын болон дэлхийн брэнд бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний төв. Хүмүүн заяа. Далай уюунан тархин даамбагтаж, суу хаанан сэтгэлдэн сууж, суудал синтидэн эзэн болж, сургаал хишгийн дээдийг хайрладаг болоорой. Өв их ухаан үндэсний түүх соёлоон түлхүү судалж, дэлхийн боловсролыг дэрэгдээсэн суралцсан юуриатай 320 хүүхдийн ахлах сургууль дотуур байртай. Нүүдлийн соёл, Монголын нууц навчаа судлал, Монгол судлал болон судлаачдад зориулсан сургалт судалгаа, инновацийн төв. Ханийн заяа. Тогтох тооноо хамтдаа түшиж, тэтгэх галаа хамтдаа бадрааж, тэврэх хүрээ хамтдаа инэрч, төр улсын бултаар гийгүүлэх болтугай. Галын болон голомтын ёс уламжлалыг сэргээн таниулах, гэр бүл боловсролын төв, гэрлэх ёслолын ордон. Үрийн заяа. Өврөөрөн дүүрэн охимтой, хормойгорон дүүрэн хөвөнтэй, хотлоор дүүрэн төлтэй, хорвоогоор дүүрэн цэцгэстэй байх болтугай. Ирээдүй хойч үеийнхэн эрхэмсэг оршихуйд нь зориулсан хүслийн зүйд хос хилтний цэцэрлэг. Андын заяа. Андан үнэнч, алдан тэнхээтэй, зориг нь мохошгүй, золбоон галтай байх болтугай. Дэлхийд Монгол өв соёлоо таниулах аялал жуулчлалын бааз. Монгол туурхтнуудын өв соёлоо түгээн дэлгэрүүлэх туурхтан худалдааны гудамж. Эзэн заяа. Дуурсах нэрэн мөнх, туслах хөлсөн ариун, дуудах нэрэн хүчтэй, дагуулах ард нь ариван байх болтугай. Эзэн эрхийн эрхэм заяан гагцхүү, их оронтой хүмүүндэл эдлэгддэг жамтай ажаамуу, алтан дэлхийн хэм боловч шүншиглэх учиртай нутаг минь оо. Амгалан заяа. Сэтгэлдээ сэвгүй, итгэлдээ алдаагүй, тэмүүлэлдээ бүдрэлгүй, зорилгодоо үнэнч аж төрөх болтугай. 5 тусгаараа манаж, 5 тухаа оршоосон,
хөрс дэлхийн хүйг хамгаалагч, хөх толбот монголчууд минь мөнхөд мандан бадрах болтохай. Мөнх заяа. Эргэх наран ээлтэй. Эцэг тэнгэр нь ивэлтэй. Эрхэд төрн түшигтэй. Энэ биеийн түүхтэй байх болтугай. 12-аас 13 дугаар зууны үеийн монголчуудын ах үе өв соёл уламжлалыг харуулсан өв соёлын музей. Их Монгол улсын отгуудын гэрийн онцлогийг харуулсан гэр өргөөнүүд. Хүн төрөлхтний соёлын өвдөө үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын нууц товчоо буюу Монголын товчоон түүхийн тайлал судрын 12 бүлгээр та бүхнийг аялуулах болно. Монголчуудын бичгийн их өвийн нэгэд зангилаа бичгээр Монгол улс мандан бадран хэмээн бичиж гэрэлт хөшөө босгожээ. Цогцлбор нь 25 га газарт хэрэгжих бөгөөд нийт талбайн 40% хааны зарилгатай 5 төрлийн мод болон олон төрлийн жимсний мод бут бүхий цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжтай. 120 айлын орон сууц хаус хотгонтой 5 км автозам болон явган дугуйн замтай. Хотхны барилга байгууламжууд нь эрчим хүчний зардал тэгрүү чиглэсэн саарал ус хог хаяглыг дахин боловсруулж ашигладаг орчин үеийн ухаалаг ногоон хот байна. Он дамжин урссан ариун тунгалаг онон хурхийн бэлчиртэй одоогоороо шувууны нийслэл хэмээн алдаршсан хурмстын деважинтай байгалийн үзэгсэн төгс булаг шанд аршаан устай түүхийн дурсгалт олон газруудаар тойрон хүрээлэгдсэн эрчим энергийн төв болсон онцгой бүс нутаг билээ. Бие, хэл, сэтгэл, хөг хэм дэмээрээ нэгдэж хөрсдөд хааныхаа зарилгыг хурайлан уу хайлан тосъё.